Шийчин Мой багшийн бяцлаглалын 101 арга номноос нарлуу аялахуй гэсэн дасгал хийцгээе. Бяцлахтаа та нуруугаа цэх болгоод завил ч юм уу сандал дээр суугаарай. Бид таатай байдлаар суугаарай. Биеэ бүх булчингаа бүрэн суларч байгааг мэдэр. Амьсгалаа удаан гүнзгий авч чадвал хідэн хорон бариад амьсгалаа гаргахдаа амьсгал авснаасаа ч удаан гаргахыг хичээгээрэй. Амьсгал авахдаа та ариуслын тухай бодоорой. Амьсгалаа шууд Бурханаас, ариунаас авч байна гэж мэдэрч чадвал таны амьсгал амархан ариусгах болно. Амьсгал авах бүртээ бие махбоддоо цаглашгүй их амар амгалан уулган ирж байна гэж төсөөлөөрэй. Харин амьсгалаа гаргахдаа дотроо болон эргэн тойрондоо байгаа докторгүй байдлыг хөөн сансар өгтөргүйд гомхын тоос болон замхарч байна гэж төсөөл. Хевлэгээрээ амьсгалахыг хичээгээрэй. Гол нь бид таатай байдлаа хадгална. Хідэн удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Өөрийгөө гэрэлт нарыг зарим гүйж яваа бурханлаг аянчин гэж бодоорой. Туйлын асар үзэсгэлэнтэй бүр хорвоогийн нартай ч зөөрлөмгүй их үзэсгэлэнтэй хүчирхэг нарыг дотроо оршиж байна гэж төсөөл. Өөрийгөө хамаг хурдаараа цахилан гүйж яваа аянчин гэж мэдрээрэй. Та хурдаа нэмэх тусам дотоод нарнаасаа улам их гуай сайхан, улам их хүч, гэрэл, улам их хайр халамж толдон харж байна гэж төсөөл.
Нарыг чиглэн улам бүр хурдлан гүйх тусам нарны бурханлаг чанарууд нь бүрэл өснө нэмэгдэхийн сацав таныг даллан дуудана. Дотоод наранд хайр, тааламжит чанар, халамж анхаарал зэрэг бурханлаг чанарууд агуулгадж байдаг. Хэрвээ та өөрийгөө гэгээн нарыг зорин гүйх бурханлаг аянчин гэж харж чадвал хамгаас хурдан ахин дэвших боломжтой. Дотроо хамгаас үзэсгэлэнтэй хайр бэлхэм гэрлийн мэдэрч гэрэлт нарыг баяр жаргалтай зорин гүйх мэдрэмжийн хадгалаад нүүрэндээ инээмсэглэл тодруулж бясалгалан өндөрлөж болно.